За сайн байцгаана уу? Та бүхэнд Игчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За тайвшруулах цайны талаар өнөөдөр та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр нийгмээс болж байна те одоо технологийн төвшил хэрэглээ өндөрсөж байгаатай холбоотой манайх их нойр гүйдэлтэй болж стресстэй бухимдалтай болж одоо унтсан ч шөнө одоо тавтай сайхан бүх унтаж амарч чадгаа болсон байна гэсэн ийм үед за та бүхэн тайвшруулах цай хэрэгэл заншвал илүү тохиромжтой. Тайвшруулах цайнд агуулгадж байгаа гол үйлчлэгч бодиснууд маань яадаг вэ гэхлээр одоо судасны ханыг тэлж өгснөөрөө одоо цусны одоо урсгалтыг илүү эрчимжүүлээд таныг илүү тайвшруулах мөн энэ одоо бамбай болон гонтны өрөнд агуулгаж байгаа үнэрт нэглүүд болох эфирийн тос нэглүүд нь одоо төв мэдрэлийн системд нөлөөснөөрөө таныг илүү тайвшруулж альчаал ядаргааг тайлах ийм үйлдэлийг бол үзүүлнэ. Та тэгэхээр илүү бүх нойрсноо нойр хүрэхгүй одоо стресстэй бухимдаад байгаа бол тэр бүхэн одоо ингээд одоо тайвширнаа гэсэн үг. За мөн зүрх судасны өвчлөлтэй хүмүүс бас эргэлэхэд тохиромжтой. Яадаг гэхээр зүрхний одоо хитрхи их дээлсдэг ч юм уу зүрхний хэм алдагддаг ч юм уу ийм хүмүүс бамбай өгсөн орж байгаа гол найрлага маань тэрийг нь тайвшруулад одоо ийм сайхан тавин амраах ийм үйлдэлийг бас давхар үзүүлдэг. За тэгэхээр энэ ч бол бага насны хүүхдүүд болон одоо жирэмсэн хүмүүс бас хэрэглэх боломжтой хандах хэрэгтэй. Одоо хэрэглэхгүй байсан дээр одоо энэ дрон гол нь бас нойр гүдэд байгаа стресстэй байгаа хүмүүс одоо өндөр настан хүмүүс унтахынхаа өмнө ууж хэрэглэвэл илүү үр дүнтэй. За тэгээд энэ цаг бол одоо 3 сар хэрэглээд 2 сар амраад дахиад үргэлжлүүлээд 3 сар хэрэглэх гэх мэтчлэн одоо юм хэрэглэж заншвал илүү үр дүнтэй маа. Ер нь бол одоо барууны орнууд тэр цайны хэрэглээ ер нь их байдаг. Эмийн урлагийн гаралтай цайнуудыг одоо янз бүрийн хөвчлөхөөсөө сэргийлэх зорилгоор голцоо хэрэглэдэг. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн бас энэ одоо цайны соёлыг одоо өөрсдөндөө нэвтрүүлээд цайг өдөр тутамдаа хэрэглэж заншвал одоо та бүхэн ямар нэгэн одоо өвчлөлт өртөхгүй энэ өвчлөлөөсөө сэргийлэх юм боломжтой маа.